уг гарагт хаадын түүх гэдэг болоо явж байна. Орчин цагийн хаантай тэгсээр нэ парламентын засаглалтай үндсэн хуультай ийм улс орон бас нэлээд олон байна. Тийм болохоор өнөөдөр бид Норвегийн хааны тухай ярина. Норвег ч хаантай улс юм байна. За тэгэхээр Норвег улс нь үндсэн хуульд хаант засаглалтай. За Норвег улсын хаан бол энэ улсынхаа төрийн тэргүүн бөгөөд үндэсний ив нэгдлийн бэлэг тэмдгийн үүрэг гүйцэтгэдэг ийм хаан байдаг. За гэхдээ хаанд улс төрийн шийдвэр гаргах ямар ч эрх мэдэл байдгүй юм байна. Оо за. Тийм тэгээд жинхэнэ утгаараас та бэлэгдэл юм байна тийм. Тэгээд жинхэнэ бэлэгдэл гэж хэлж болно. Зарим улсууд чинь бэлэгдлийн чанартай гэж байгаа ч гэсэндээ шийдвэр гаргахад нь нөлөөлж тийм үү болдог шүү дээ. Гэтэл ийм шийдвэр гаргах эрх ерөөсөө байхгүй. За төрийн эрхтэй барих дээд байгууллага нь Storting гэж нэрлэдэг ийм парламент төрийн дээд эрхийг барина. Тэгээ гүйцэтгэх засаглалын бодит эрх мэдэл нь засгийн газарт байгаа. За Норвегийн хаант улс бол 1150-аас илүү жилийн түүхтэй гэдэг юм байна. Тэгээд хамгийн анх бол манай эртний 872 онд Harald Fairhair гэдэг ийм хаан за гэж ийм хүн за тухайн үед ийм хүн Норвегийн баруун хэсгийг нэгтгэх ийм тулдаанд оролцоод тэгээд өрсөлдөгч бүх овог аймагуудыг тэдний удирдагчдыг нь ялсан. За ингэснээр Норвегийн бүх нутгийг захирсан хаан хэмээх ийм цолыг хүртсэн юм байна. За тэгээд энэ хаан Норвег улсыг бүхэл бүтэн 50 жил захирсан байдаг юм байна. За дараагаар нь бол хүү Эрик болон Хакон гэдэг энэ хаан нар хаан ширээг нь залгамжилжээ. За одоо ингээд Норвегийн анхны хаан гэдэг одоо Норвегийг нэгтгсэн одоо хятадын нөгөө нэг Цэнши хуантыг гэдэг шиг ер нь бол Норвег олон ийм тархаа бутархаа овг аймаг өдөж жаад нэгтгээд ингээд Норвегийн нутгийг захирсан хаан гэдэг энэ Harald Fairhair гэдэг хүн чи хоёр хүүтэй гэж байгаа шүү дээ. За ингээд Эрик Хакон гэдэг хоёр хүү хаан ширээ залгамжилсан. Энэ Норвегийн анхны хаанаас эхлээд энэ Harald Hakon гэдэг энэ хоёр нэр бол хаадын дунд банк гарч ирнэ. Тэвдгээр Harald, тэдгээр Hakon гэдээ гараад ирэх бах. За гэхдээ заримдаа ингээд төвхтэй байдаг тийм манайх шиг ингээд зөвөр өөр нэртэй бол уг нь цээжлэхэд амар тогтооход амар. Гэхдээ тэддгээр гэж явж байгаа жоохон толгой ирэх гээд. Харин тийм ер нь нэг юм Европ соёл байд юм шиг харин. Заавал өөрийнхөө нэрийг одоо Америкууд гэдэг чинь тийм жуниор тэргээл ингээл тий Жорж Буш жуниор Буш гал ингээл явждаг. За тэр шиг нэгдүгээр Harald бол тархаа бутархаа байсан олон аймгийг нэгтгээд хаан болсон. Норвегийн анхны хаан гэж үзнэ түүхэндээ. За тэгэд энэ хүн 50 жил хаан ширээг авч явсан. Тэгэд Норвег буюу Скандинавчуудын аман зохиол, үлгэр туйлсаар бол энэ хүний тухай маш их ярьдаг юм байна. Үлгэр туйлсд байдаг үндэсний баатар. Манайхаар бол одоо Чингис хаан юм уу да. Хакон гэдгийг маш их сонсч байсан. За Harald хаанаас хойш 1000 жил өнгөрсөн. За Harald хааны удмынх нь тасралтгүй төр барьж чадаагүй. Тий. Тэгвэл одоо хаваагаад чинь энэ удмын хаан биш гэсэн үг юм уу те? Дундаа тасалдсан юм байна. За хааны удам тасарсан 1000 жил болоход янз бүрийн хаан болсон бүр гадаад орноос хөрш зэрэгэлтэй орнуудаас Норвегийн засгийн эрхийн төлөө буюу хаан ширээний төлөө тэмцэлдэж байгаа бүлгүүдийг дэмжиж нөлөөлдөг байсан. Чи ингээд олон хүмүүс ингээд тэмцэлтэй дэрэнгуут. За ингээд Норвег улс бол бүр харийн дайсанд эзлэгдэжсэн. За гэхдээ яг энэ бол Норвегийн түүх биш бүхэл улс ийм байдаг. Тэгээд дэлхийн том хаант орнуудад улсуудад бүгд ийм түүх байна. 1905 онд Норвег улс тусгаар тогтнолоос сэргээгээд хаантай байх хэрэгтэй болсон. За ингээд хаанаас залъя гэдэг. Ингээд 800 жилийн турш өөрийн хүчирхэг холбоотон сайн харилцаатай хөрш Дани улсаас ханхүү Карл гэдэг хүнийг урьж авцраад ингээд хаан ширээн залсан байна. Даниас. За ингээд 7 дугаар Хакон гэж тэр хүнийг нэрлсэн. 7 дугаар Хакон. Дани улсаас Хакон гэдэг нэрлэлт хэдгээр одоо энэ дээр гарч ирж байна. Тий 7 дугаар Хакон. За өмнөх дугаар дээр нөгөө өмнөх 7 хоног дээр ярьж ирсэн шиг Норвегийн одоогийн хаадын удам бол Английн болон Данийн одоогийн хаадтай үеэлүүд. Тийм гэсэн нэрээ. Тий. За ингээд 7 дугаар Хакон хаан 1905-аас 1957 он хүртэл төр барьж байна. Тэгээ түүний нас барсны дараа хүүн хаан ширээг залгамжлаад 5 дугаар Олаф хаан болж байгаа. Одоо нэг Анна Элса дээр ч Олаф гэдэг шүү дээ. Тий, Олаф гэдэг чинь хааныхаа нэрийг авсан гэсэн үг юм. 5 дугаар Олаф гэдэг ийм хаан залгамжилж байна л да. За энэ 5 дугаар Олаф хаан бол 1991 онд нас барахад нь түүний цорын ганц хүү болох тэр хүн одоо бас залгамжлаад хаан болсон. Тэгээ энэ хаан болсон хүн бол одоогийн 5 дугаар Harald хаан юм байна. За 5 дугаар Harald гэдэг энэ хаан 1937 онд төрсөн. Тэгээд түүнийг төрөх үед нь өвөө нь Норвегийн хаан байсан. Тэгээд нөгөө хаан ширээгээ чи ингээд нөгөө залгамжлуулахын тулд жигсаалт гэж гаргах юм билээ шүү дээ тий. Тэгээд энэ Harald-ийн хувьд бол хаан ширээний жигсаалтад аавынхаа ард буюу 2 дугаарт бичигдчихсэн. Уг нь бол Harald угсаа залгамжлах энэ ханхуу бол Олафын 3 дахь хүүхднээс юм билээ. Харин эхний 2 хүүхэд нь болохоор хоёулаа охин байсан учраас хааны жигсаалтанд залгамжлах хааны жигсаалтанд орж ирээгүй. Шууд Олаф
орж ирсэн гэсэн үг. Аавынхаа араас 2 дугаарт орж ирсэн гэсэн үг. Тэгээд 1940 онд дэлхийн 2 дугаар дайны үеэр Норвеги улс Германд эзлэгдсэний улмаас Норвегийн хаан 7 дугаар Хаакон болон Хунтайж Олафнаар нутагтаа үлдээд тэгээ харин нөгөө ирээдүйд хаан болох бяцхан Хунтайжийг ээж эгч нарын хамт гадагшаа дөрвүүлсэн юм байна. За. Тэгэд гадагшаа дөрөвтөө эхлээд Швед рүү явсан гинэ. Яагаад гэхээр түүний өвөө ч одоо Шведийн хаан хүү ээж Марта нь Шведэд төрсэн юм хүн байсан юм байна л да. Тийм учраас ер нь бол гадагшаа гэхээс илүү зүгээр л яг нөгөө ээжийнхэн төрсэн газар руу л ингэж яв гэд явуулчихж байгаа. Тэгсэн чинь хамгийн гол нь Шведийн хэлийг харуул тэднийг оруулдаггүй гинэ. За ингээд гүнж Марта өөрийгөө би Шведэд төрсөө. Бүр Шведийн хааны удмын хүн гэдгээр нотолсон байна. Шведийн хэлийг харуулд. Тэгээд хүүхдүүдтэйгээ хамт ингээд нөгөө Норвеги улсыг германчууд эзэлчихлээ. Бид нэр дөрвж яваа гэж хэлсэн. Тэгсэн чинь оруулдаггүй. За ингээд бүр энэ хамт явж байгаа ингээд багийнх нь бүгдээрээ дипломат паспорттай хааны удмынх ингээд нотлоод хахад Шведийн хэлийг харуул оруулдаггүй бүр Швед рүү гал. Гэтэ энэ оруулчууд Шведэд айгүй асуултаа байсан үгүй юу? Ер нь зүгээр ингээд сүулт нь үзэхээр Шведүүд нэгдүгээр германчуудтай муудалцах хүсээгүй. Угаасаа нөгөө төвийг сакс уус гэдгээр алдартай үстэй. Тий, тэгээд германчуудаа муудалцахыг хүсээгүй. Хоёрдугаарт Норвегиос ирж байгаа энэ хүмүүс Шведийн хаан ширээний төлөө өрсөлдөхөр хэмжээний бас л дахиад хааны удмынхан. Тий, тэгэхээр магадгүй Шведийн одоогийн хаан ширээний төлөө өрсөлдөгч нар гарч ирнэ. Ер нь бол бас хэцүү гэж үзсэн юм байна. Тэгээд нэг талаас одоо юу гэдгийг энэ хүмүүс ирээд ингээд Шведийн хаан ширээний төлөө дахиад ингээд өрсөлдөөд эхлүүл одоогийн хаан ширээ гах гэдэг юм уу те ийм хэцүү байдал үүснэ. За дээрэс нь германууд Норвегийн хааны одоо угсаа залгамжлах ирээдүйн хаан Хунтайж тараах руу орчлоо гаргаж өг. Гэт Швед толгуул яах юм бэ? Тийм шүү дээ. Шведүүд ингээд германчуудтай муудалцмааргүй байдаг. За ингээд ер нь бол тэгэнгүүт энүүгээр шалтгаалаад ингээд германчууд Швед рүү дайруул яах юм. Нэг иймэрхүү байдлаас болоод оруулахгүйсэн гинэ. Тэгсэн сүүлд бүр эцтэй энэ Марта гэдэг гүнжийн бие хамгаалагч нь жолооч нар хамт яваа хүмүүс нь бид нар тэртээдэргүй Шведийн хааны удмынхаа зүгээр та нарыг оруулахгүй бол бид нар шууд машинаараа дайраад хүч хэрэглээд ингээ Шведийн хил рүү орноо гэж сүрдүүлсэн ба. Тэгжээж нэг Мария гэж Шведийн хилээр орсон. Тэгсэн Шведийн хилээр ороход нь ерөөсөө л энэ хүмүүст за яг хөө тэгвэл та нарт 60 хоногийн виз л олгоё. Шведэд ингээд төр орогноод уул нь Шведэд бүтэн амьдрах гэж цагаачлах гэж улс төрийн цагаачлах хүсэж очисон чинь 60 хоногийн виз өгөөл 4-р сарын 10-нд Швед рүү орлоо. Та нар 6 сарын 9 гэхэд Шведээс бүрэн гарсан бай. 2 сарын л виз өгье. Ингээд Марта гүнж аргагүй ирэхэнд Шведэд амьдрах гэжснэ болоод цаашаа Шведээр дамжаад Америк руу гарцсан. Тэгээд Америкт дайн дуустал 2 дугаар дайн дуустал Вашингтон DC-д сууршиж амьдэрсэн гин. Их жаргал тоогоо Шведэд ер нь л тийм хүмүүс гинэ төвийг саксан улс Швейцар гинэ нэрээ би андуурсан байна тий. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлье. Улаанбаатар хотод 14 цаг 21 минут. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чухал үедээ Finon гэсэн уриатаагаар Payon цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. За энэ Payon аппликейшнийг та гар утсандаа татаад суулгачаараа. Тэгээд татаа суулгачаар аппликейшнаараа дамжуулаад та 75 сая хүртэл төгрөгийн орон сууц барьцаалсан зээлээ ерөөсөө л 5 минутын дотор шийдвэрлээд авах боломжтой. Орон сууцаа барьцаалаад зээл авчих гэсэн үг. Барьцаалаад орон сууцаа барьцаалал та 5 минутын дотор 75 сая хүртэл төгрөгийн зээл авах боломжтой гэсэн үг. За Payon гэдэг энэ аппликейшн дотор бол маш олон төрлийн зээл байгаа. Өнөөдөр бид тээр орон сууц барьцаалсан зээлийг нь төлхөө ярьж байгаа. Энэс гадна яг ямар ийм чухал зээлүүд байна гэхлээр одоо цахим зээл байж болж байгаа. 6 хүртэл хувааж төлөх үйлчилгээ. Одоо жишээлбэл би нэг юм зураг тавих гэсэн чинь шууд ингээ авчих гэхлээр хамаагүй мөнгө байхгүй болчих гээд л. Тэгэхээр 6 хуваагаад төлсөн. Зээл авчмааргүй байна бас. Ийм үйлчилгээ байгаа. За лизингийн зээл байна, автомашины зээл байна, барьцаа зээл гэсэн ийм хүний хэрэгцээ цөм бүрэн ийм зээлийн аппликейшн байгаа даа. Дээрэс нь бас та цалингийн орлоготой эсвэл бизнес хийдэг малтай бол олон төрлийн аргаар өөрийнхөө орлогоо нотлоод эндээс зээл авч болно. За утасныхын дугаар 75 33 11 11 гэдэг утас руу залгаж мэдээлэл авч болно. 75 33 11 11. За Facebook-ээс Payon цэг TBF гэ хайх юм бол аль биесны хуудас нь гарч ирээд бид нар илүү дэлгэрэнгүй мэдээлэл явах боломжтой. Тэгээ ер нь бол хамгийн зөв сонголт бол утас нэрээ Payon гэдэг энэ аппликейшнийг татчихвал хамгийн зөв юм билээ шүү дээ. Татцсан байхад дотор нь монгол хэлээр байгаа учраас бид нар ингээд маш ойлгомжтойгоор зээл авчна. Харин веб хуудас нь бол 5bogdfinance.com гэсэн ийм хуудас байна. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ чухал үедээ Finon гэсэн уриатаагаар Payon цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За ингээ ямар ч байсан Америк нэгдсэн улс руу гарцсан тийм ээ.
Тэгсэн энэ үед Норвегт нөхцөл байдал бүр хүндэрсэн гинэ. Тэгээд хаан өвөө болон ханхүү аав хоёр нь ч бас Норвегоос дөрвөөд өвөө тэндээ үлдсэн шүү дээ. Тэгээд хэцүү болсон учраас хоёулаа дөрвөөд Лондонд очиж тэндээ Норвегийн дөрвөстэй засгийн газрыг тэргүүлсэн юм байна. За тэгвэл энэ 5 дугаар Харалдын Америк дахь хамгийн том дурсамж нь яг юу вэ гэсэн. 1945 онд цагаан ордны үүдэнд ерөнхийлөгч Франклин Делано Рузвельт тангар гурвчээ. За ингээд энэ тангар өрхөөр чинь гадаад дотоодын хүндтэй маш олон төлөөлөгчд байгаа шүү дээ тий. Тэгвэл энэ төлөөлөгчдийн дунд 5 дугаар Харалд байсан юм байна. Тэр ард нь зогсож исэн гин. За мөн түүний хувийн архивд нэг чухал зураг байдаг. За энэ зураг ямар зураг юм гэхээр цагаан ордны хашаан дотор Рузвельтийн нохоотой тоглож байгаа энэ зураг гэдэг гинэ. За тэгсэн чинь яг энэ нохоотой тоглож байгаа зурган дээр нь тэр нохоотой тоглож байгаа Харалдаас гадна цаана бас Рузвельтийн эхнэр Эленор багтсан байдин гэж байна. За ийм чухал түүхэн зураг байдаг бахна шүү. За ингээд 5 дугаар Харалд Европын язгууртнаас баг ганцаараа англиар ярихдаа Американ англиш аялгаар ярьдаг ийм хаан болсон байна гэж байна. Ер нь бол тэгвэл юутай ерөнхийдөө Рузвельттэй айгу ойр дотн байж тий Америкт амьдарч явах та. За ингээд дэлхийн 2 дугаар дайн дууслаа. Дайн дуусны дараа Харалд ээж болон эгч нарынхаа хамтаар 1945 онд Норвегид буцаж ирээд улсын сургуульд суралцаж эхэллээ. Одоо байдал намжлаа гэсэн үг шүү дээ тийм ээ. Ингэснээр улсын сургууль эсэд суралцсан хааны удмын анхны хүн болж байна. Одоогийн хаан бол гэсэн үг шүү дээ. Тэгсэн 1954 онд ээж нь 25 дараар нас оржээ. Тэгээд энэ үед одоогийн хаан 17 настай байсан юм байна л да. Тэгээ 17 настай үед бол ээжийг ингээд алдсан нэлийн том цохилт толсон. Тэгээ хожим нь охинтой болох үедээ ээж минь надад эргээд ирлээ гэд ээждээ Марта гэдэг нэрийг өгсөн гэж. Охиндоо. Ээжигээ тусалыг хүндлээ. Охиндоо. Ээжийнхаа нэрийг өгсөн гэх юм уу? За 58 онд дунд сургуулаа төгсөөд Норвегийн цэргийн академид 59 онд Норвегийн цэргийн академид ороод 59 онд төгссөн. 57 онд өвөө нь нас барснаар аав нь хаан болоод өөрөө яг угсаа залгамжлах хунтайжийг хэрэгэм авч байгаа. 58 оноос ингээд хааныг буюу аавыгаа эх орондоо эзгүй үед нь хааны үүргийг төр орлон гүйцэтгэх эрх хүлээ авч байгаа. Хунтайж. За ингээд Харалд 59 онд 22 настайдаа Соня гэдэг ийм бүсгүйтэй танилцаад үерхсэн байна. 22 настайдаа. 22 настайдаа. Тэгсэн Соня гэдэг тэр үерхэд байгаа бүсгүй нь болохоор жирийн айлын охин, ямар нэг язгуур хусаа байхгүй. Тэгсэн аав нь буюу хаан, тухайн үеийн хаан хүүгээ Сонятай гэрлэхийг зөвшөөрөөгүй. Ингээ үерхэж байгаад би ингээд ийм Соня гэдэг бүсгүйд хайртай би тэр үерхэж байгаа гэрлэнэ гэсэн чинь би чамаа гэрлүүлэхгүй. Европоор дүр язгууртай охид байна. Наад хүн чинь бол зүгээр л ингийн ямар ч угсаа гаруулгүй юм байна. Чи язгууртай охинтой гэрлэх. Ямар угсаагаар бол ямар улсын иргэн байх нь хамаагүй, ямар хүн байх нь хамаагүй гэсэн баг. За ингээд угсаа залгамжлах хунтайж нөгөө угсаа залгамжлах хунтайж учраас ирээдүйн Норвегийн хаан учраас заавал хааны зөвшөөрөлтөө л гэрлэнэ. Өөр арга байхгүй. Тийм байна. Тий, тэгээд хаан зөвшөөрөхгүй бол буюу аав зөвшөөрөхгүй бол тэгээд ягаад ч ямар ч гэрлэх хууль эрх зүйн орчин байхгүй юм бэ. За ингээд аавынхаа зөвшөөрлийг хүлээгээд 9 жил гүрийсэн баг. 31 хүртлээ юу? Тий, тэгэн гут ингэсэн. 68 онд нөгөө аав нь хаан би 65 хүрчлээ. Чи бүр 30-аар авчлаа. Миний нас байна сайн. Хүнтэй суухгүй мүү гэж ханхүүтэйгээ хэлсэн баг. Тэгсэн нөгөөх нь болохоор одоо юу гэдэг ер нь бол яг та ингээд миний нас явж штэ. Одоо би ингээд ач зээгээ үзмээр байна те. Чиний хүү ирээдүйн дахиад одоо юу гэдэг Норвегийн хаан болох тэр хүнийг ч гэсэн би ингээд хармаар байна. Хүн амттай гэрлээч гэсэн юм шиг ба. Тэгсэн чинь хариуд нь нөгөө нэг Харалд гэдэг хунтааж одоогийн хаан аавынхаа өдөөс би нэг л хүнд хайртай. Тэгтэл та миний хайртай эмэгтэйтэй Сонятай суухыг юм зөвшөөрөөгүй шүү дээ. Тэгэхээр би өөр хүнтэй суухгүй. Хүнтэй суухгүй юм чи бүр хүүхдтэй ч болохгүй. Тэгэхээр дараагийн хаан гэж байхгүй. Таны удам буюу хааны удам чи ингээд таны зөрүүд зангаас олж тасарч байна гэж аавыгаа одоо шантаажлсан байгаа баг. Ууралж аавтайгаа шууд тэгж урдаас нь блок бойкот хийж тэгж толгосон. Тэгээд би Сонятай суухгүй яадгийг хааны удам гэж тасраг таал өөрөө хоригдсон. Гэтэ нэг бодлын аав нөхөр бас гайгүй энэ тий зарим нөгөө англи дэлүүд ерхий сайдаас зөвшөөрөл авдаг ч. Тий тэгэхээр чи ганцхан ааваасаа зөвшөөрөл авч болж ийн гэдэг чи бас давуу талтай аавыгаас ингэ сөрдүүлж болж байгаа. Тий ингээд ер нь бол бүр энэ аав хоёр бол ингэж муудалцаа. Тэгээд бүр хунтайж бол бүр шууд тэгээд тулаад тий би Сонятай суухгүй хинтээ суухгүй. Тий бүр хүнтэй суухгүй хүүхдтэй ч болохгүй зүгээр гэж хэлсэн. Гэтэл 9 жил гүрийсэн гэдэг бол бас сайн гүрийсэн байна. Нишээ хайртайсэн юм шиг байна. Тий. За аав нь хичнээн Харалд намайг цаашлуулж ин да гэж бодсон ч гэсэн ерөөхдөө бүхэл хүзэр тий
хүүгийнх нь гарт байна шүү дээ. За. Суухгүй гэсэн үг шүү дээ. Тэг ингээд гүрийгэл левел гүрийгэл тий. Ер нь бол Харалт удмаа таслаад Нориогийн хаан засаглалыг дуусгах хэмжээний тэнэг хүн бол байгаагүй. Гэхдээ түүний өхийг нь ингээд буюу тий аавынхаа өхийг нь хүлээж агаад өөрөө хаан болонгуудаа нөгөө Сонитойгоо суучих бас нэг боломж байгаа шүү дээ. Аав нь 65 настай 65 нас гэдэг чинь бас ингээд цаашаага хэдэн жил явчин тий хүлээч чинь. За ингээд ер нь бол ингээд аавынхаа нас орсны дараагаар хаан болчих юм бол зөвшөөрөл шаардлагагүйгээр Сонитойгоо суучвал Сони угаасаа л хатан болдгоороо болно. Үр дүнд нь Олаф хаан ачтын нараа харж чадахгүй. Өөрөөр хэлбэл одоо ингээд энэ дайнд зөрүүдлсээр байх юм бол өөрийгөө ялагдана гэдгийг мэдчихэж байгаа байхгүй юу? За ингээд Олаф хаан Харалтыг Сонитойгоо гэрлэхийг зөвшөөрсөн байт юм байна. За. Үр дүнд нь 1971 онд охинтой болоход нь Харалт нөгөө ээжийнхээ дурсгалыг хүндэтгээд Марта гүнж гэдэг нэрийг өгсөн. Харин 2 жилийн дараа буюу 1973 онд хүү төрөгт нь дараагийн хаан ширээнд суух ханхуу учраас Хакон гэдэг нэрийг өгсөн. За одоо энэ нөгөө Харалт Хако 2 жил ингээд тэддгөөр яваад идэв юм. Тэгээд яг нөгөө 5 дугаар Олаф хаан ч ашгүй нэг наран гарч нөгөө ачтын нараа харж байгаа юм л да. За 91 оны 1-р сарын 17-нд 5 дугаар Олаф хаан 87 наснда таалал төгсөөд за ингээд Харалт Норвегийн хаан ширийг залгамжллаа. Тий. За ингээд 1387 онд 4-р Олаф хаан нас орсноос хойш 604 жилийн дараа л Норвегийн газар нутгтэр төрсөн өөрийгөө цэвэр Норвег гэж боддог ийм хүн анх удаа Норвегийн хаан ширээ сууж байгаа юм. Одоо Харалт. Энэс ч өмнө Данманаас ирээд л. Тий. За тэгээд 604 жилийн түүхэнд өмнөх хаан дандаа Норвегт биш өөр газар төрсэн байдаг. Гэтэл энэ Харалт бол яг Норвегт төрсэн. За Норвег улсын 1100 жилийн түүхэнд Харалт гэдэг нэртэй 6 дахь хаан болж байгаа юм байна. 6 дугаар Харалт. Тий, тэгэхээр 6 ер нь 1100 жилийн туршид 6 ийм Харалт хаан ширээ суусан. Хэдэн Хакон жийсэн. Тий. За түүний өмнө бол 5 дугаар Харалт байсан боловч Харалт Bluetooth буюу цэнхэр шүдэт Харалт хааныг дугаарлдаггүй юм байна. За цэнхэр одоо гэдэг юуны одоогор ингээд юуны 6 Харалт гэж яг үндэ бол 6 хүн Харалт гэдэг нэртэй хаан ширээд суусан ч гэсэн нэг Харалтыг нь бол хаан ширээнд одоо Харалт гэдэг нэрээр суусан ч гэсэн тоолдгүй гинэ. Яагаад? Тэр хүний хоч нь болохоор цэнхэр шүдэт Bluetooth. Одоо бид нар Bluetooth-ээр гэж ярьдаг. Тэр хүний нэрмждэг байхгүй юу? Тийм үү. Тий, тэгсэн Харалт Fairhair гэдэг. Тэгээд энэ одоо нөгөө нэг юу яадаг Харалт гэдэг хаануудын нэр гэж Харалт Fairhair, Харалт Greglock, Харалт Хардрада, Харалт Жил. За ингээд 5 дугаар Харалт гэдэг ингээд явсан баг. Тэгсэн 4 дугаар Харалт хаанаас хойш 855 жилийн хугацаанд Норвегийн хаад Харалт нэрийг ашиглаагүй. Тэгэхээр үс ингээд дандаа л одоо юу гэдэг нэг Хакон Макон гэдэг тийм өөр нэртэй байсан. Тэгэхээр 855 жилийн хугацаанд Харалт гэдэг нэрийг хааны хугацаанд огт ашиглаагүй. Яасан юм бол? Мэдхгүй. Тэгээд ашиглаагүй өөр нэрэл ашигласан юм шиг. Тэгсэн Харалт Bluetooth гэдэг тэр юу болохоор хөгшөдтэй Харалт хочин хөгшөдөд Харалт гэдэг хаан болохоор бүх Викинг овг аймгийг ямар ч дайн хийлгүүгээр эвийн журмаар нэгтгэсэн. За ингээд дайн Норвег улсуудыг хоорондын холбоотон гүрэн болгож маш хүчрхэгжүүлж чадсан ийм маш ухаалаг супер хаан байдаг. Тэгтээ байсан энэ Харалт Bluetooth хааны сүлд нь одоо рүүний үсгээр түүний нэрийн эхний хоёр үсэг буюу Харалт гэдгийнхээ Bluetooth гэдгийн бие үсгийг давхардуулж бичсэн ийм дүрс юм байна. За. Хожим компьютерийн шинжилгээ ухаан хөгжөөд хоёр өөр төхөөрөмжүүдийг хооронд нь ямар нэгэн утасгүйгээр холбох технологи гарч ирээд энэ технологиг юу гэж нэрлэх вэ гэж зохион бүтээсэн Жим Кардач гэдэг хүн бодож жоод Bluetooth гэдэг хөгшөдтэй Харалт гэдэг хаан байсан. Тэр хаан ямар ч сурсалгүйгээр дайн хийлгүүгээр шал өөр овг аймагуудыг ингээд нэгтгэсэн. Тэгэхээр утасгүй хоёр өөр компьютер одоо компьютерийн зөөврийн флаш диск хоёрыг хооронд нь холбож байгаа энэ технологиг Bluetooth буюу хөгшөдөд гэж нэрлэнэ. Утас хоорондоо Bluetooth-ээр юм аягүй харагдсан. Тийм. Тэгээд одоо тэр Bluetooth-ийн тэмдэг байгаа шүү дээ. Нэг юм лого. Тий, тэр чинь бол Харалт хааны сүлд юм байна. Харалт Bluetooth хааны сүлд. Баас юм учиртай. Гэтэ эндээс нэг сони юм үлдсэн тэр нөгөө нэг яахад 855 жилийн турш Харалт гэдэг хэрэглээгүй явчваа гэдэг бас аягүй чухал тий. Тэр нэрийг огт хэрэглээгүй. Сонирхолтой л юм. За ингээд Норвегийн үндсэн хуулиар гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хаанд олгосон байдаг ч хаантан засгийн газрыг толгойлдгүй. 1884 оноос хойш Норвегид парламентын засаглал бүр мөсөн тогтсон гэж үздэг юм байлээ. Тэгэд хааны үйлдэл зарлих шийдвэрийг нь сайд нарын танхим буюу за одоо засгийн газар гэсэн үгтэй баталгаажуулна.
За тэгээд ерөнхий сайдын гар үсэг байхгүй бол ерөөсөө хүчин төгөлдөр бус гэсэн үг. Өөрөөр хэлбэл заавал ерөнхий сайдын гар үсэгтэй байж ижил тэр хааны зарилгыг тий хааны зарилгыг ерөнхий сайд нь гар үсэг зурж баталгаажуулна гэсэн. Зөө. Тий. Тэгээд хаан хуульд хориг тавих эрхтэй байд юм байна уу? Уг нь эрхтэй. Гэтээ 1905 оноос хойш ямар ч хаан ямар ч хуульд хориг тавиагүй. За. Айгу утсан байгааз. За мөн үндсэн хуулиар хаан засгийн газраа томилох эрхтэй ингэний уг нь үндсэн хуулиараа. Гэхдээ яг адилхан 1905 оноос хойш нэг ч удаа ямар ч хаан засгийн газрыг ерөөсө томилж байгаагүй гинэ. Тэгээд засгийн газрыг парламентд нөгөө олох хос намд бүрдүүлээд тэгээд тэр парламентын олохын бүлгийн тэргүүн ерөнхий сайд болдог. Энэ зарчмаар явна. За бас хаанд парламентын талаар тарах ямар ч эрх мэдэл байдгүй ингэнэ. Ер нь Норвегийн парламентыг хинч тарах эрхгүй гэдэг гэж. Тийм үү? Сонирн байгаад. Тэгээ нэгэнт ингээд парламентыг бүрдүүлсэн бол тэрийг тарах эрх хинтж байхгүй гэсэн. Парламент сонгогдсон хугацаанд үйл ажиллагаагаа явуулгаараа явуулна. Тэгээд хуулиараа парламентыг тарааж ээлжид бус сонгуул хийхийг нь зөвшөөрдөггүй гэж байна. Үндсэн хуулиараа. Харин тийм байна. Тэгэхээр одоо манайд бол жоохон хэцүү л байгаа гэхгүй. Хаан 7 хоног бүрийн баасан гарагт ингээ хааны ордондоо очиод сайд нарын зөвлөлтөд уулзах ажил хийдэг юм л дээ. Тэгээ хаан бол гадаадын элч нарыг хүлээн аваад парламентыг аль бие осоор нээж үг хэлэх ийм хэрэгтэй байдаг. За тэгсэн 2012 он хүртэл Норвегийн хаан нь үндсэн хуулийнхаа дагуу Норвегийн сүмийн аль бие осны тэргүүн байлаа. Сүмийнх нь аль бие осны тэргүүн. За тэгсэн чинь 2012 онд үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулсан юм байна. 12 онд. За энэ өөрчлөлтөөр яасан гэхээр хаан аль бие осоор сүмийн тэргүүн байхаа болсон гинэ. Гэхдээ нөгөө заавал Евангелийн лютеран гэдэг ийм шашинтай байх шаардлага нь бол хэвээр өвлцсөн юм байна. Норвегийн хаан бол заавал лютеран шинжтэй байх хэрэгтэй гэдэг тийм. Христийн шинжнийг урсгал. Тийм үлээ тий. Илүү герман тал руугаа Лютер гэдэг чи одоо нөгөө нөгөө шашныг шинжилсэн Мартин Лютерээс гаралтай гэсэн үг шүү дээ тий. Тийм гэсэн. За ингээд 2018 оны 5 дугаар сарын 8-нд хааны үндсэн хуулийн ариун гэдэг статусыг судалсан юм байна. За гэхдээ юуг үлдээсэн гэхээр бүрэн эрхэд халдашгүй дархан эрхийг нь хэвээр нь үлдээсэн гинэ. Өмнө нь бол хаан бол халдашгүй дархан эрхтэй, дээрэс нь шашныхаа утгаар энэ бол ариун сүмийн тэргүүн. Норвегийн бүх сүмийн тэргүүн гэж байсан бол одоо бол ариун биш. Ариун энэ аваа хийсэн гэсэн 2000 ариун биш шүү. Энэ гэхдээ ариун биш гэдэг яасан муухайгүй. Тийм байна. Ариун байсан чи ариун гэдэг юм уу? Одоо бол зүгээр яг сүмийнх нь одоо тэргүүн өөрөө яг тэр шашныхаа санварт нь юм байна тийм. Тийм байна. За тэгээд ингэсэн 5 дугаар Харалд хааны ганц хүү угсаа залгамжлах хунтааж Хакон Магнус 1999 онд найзуудаараа дамжуулаад одоогийн 5 дугаар хааны хүү ганц хүн угсаа залгамжлах хунтааж Хакон нь 99 онд найзуудаараа дамжуулаад бүр ганц бие ээж single mom одоо Метье Марит Хойби гэдэг ийм бүсгүүтэй танилцсан баг. Тэгээд одоогийн хааны хүн гэсэн үг үү? Тий, одоо тийм. Тэгээд 2001 онд гэрэлжээ. Тэр хоёр. Хунтааж одоо ганц үе single momтай гэрэлсэн юм байна л да. Тэгсэн ирээдүйн хаан болох хүн Хакон маань одоо хунтааж Хакон маань дагвар хөвгтэй үнтэй гэрэлж байгаа гэсэн үг. За мэдээж энэ бол шууган тарьсан. Тэгэхдээ олон нийт бол угсаа залгамжлах хунтааж сонголтыг маш их шүүмжилсэн. За яагаад шүүмжилсэн бэ гэхээр дагвар хөвгтэй буюу өмнө нь гэрэлжсэн ийм хүүхэндээ сууж байгаад бол биш гинэ. За. Энээс нь бол болоогүй. За хүүхдтэй үнтэй сууж болно. Тэр үтэл салжиж болно. Энэ бол асуудал биш ээ. Европод бол. За гол нь тэр Метье Марит Хойби гэдэг бүсгүйн хүүхдийнх нь эцэг Морган Борг гэдэг нөхөр болохоор харт амхны хэрэгээр шоронд ял идэж ирсэн юм байна. Ирээдүйн хатан хааны өмнөх нөхөр нь харт амхны хэрэгээр шоронд ял идэлж штэ. Одоо манайхан ч нэг удам угсаа ген гээл ярьдаг штэ. Тэр талаасаа л таалагдаагүй гэсэн үг юм байна штэ. Ер нь бол яг өмнөх амьдралд таалагдаагүй л гэсэн үг. Тий, сууж жагаад салцсан нөхөр нь харт амхны эрэхт орооцолтой шоронд орцсон байж тээ. Тэрнээс биш хүнтэй суугаа салцсан бас хүүхд мөхд бол хамаагүй, тэрээс хамаа байхгүй. Тэгэд тэр талаар нь тэгэл ингээл хэвлэлүүд ухаалт одоо юу гэдэг тий. Тэгсэн сүулдэ бүр цаашаага ухаад Метье Марит Хойби гэдэг энэ одоо хунтаажтай гэрэлсэн одоо гүнж болж байгаа тий. Гүнж бол тэгээ ирээдүйд хатан болох энэ хүн маань нөхөр нь салсан нөхөр нь харт амхны эргээ шоронд орсноос гадна өөрөө харт амх хэргэлдэг байсан. Өөрөө бүр харт амхны үдшилэг хийж ягаад цагдаад баригдчихсэн, тэмдэглүүлжсэн. Ийм харт түүхтэй хүн байж тээ. Яаж байгаа юм бэ? Ийм хүнийг Норвегийн ирээдүйн хатнаар юу яахгүй, гэрлүүлэхгүй. Үгүй энэ өнө хаан аваасаа зөвшөөрөл авдаг нь яац юм? Мэдгүй ямар ч зүйл бүр гэрэлцсэн баг. Тэгээ гэрэлснийхэн дараа хэвлүүд ингэж ухаж гаргаж ирсэн. Зөө. Тэгээд сүүлдээ бүр энэ Метье Марит Хойби гэдэг бүсгүүч бүр сүулдэ
хэвлэлд ярилцлага өгсөн баг. Хэвлэлийн байгууллага хийгээд бүх одоо юу гэдгийг надад нууц хаах юм байхгүй. Би чин сэтгэлээсээ өнгөрсөн амьдралаа яригээд уйлаад би ер нь бол өсвөр насндаа одоо юу гэдэг үнэхээр одоо итгээд зөрүүд хачаахан байсан. Тэрнээсээ болоод амьдралдаа үнэхээр эндчихсэн. Тэгээд ер нь ханхүү байна уу хэн байханд хамаагүй. Би ер нь хүнтэй сууж болно үсттэй. Би энэ хүнтэй чинь эр хүн болоод ингээл хайртай болоод энэ хүнтэй чинь сууснаас ш ханхүү манхүүгээс нь болж хайртай дуртай болоогүй гэсэн. Дээрээс нь би ханхүү гэдгийг мэдчихэд өөрөө хайртай ч гэсэн чи надтай битгий суу тий яваач ээ салаач ээ болооч ээ гэж би ингээд гуйсан. Би өөрөө татгалцсан. Тэгсэн чинь энэ хүн чи өөрөө үгүй би чамд хайртай дуртай хоёлоо сууя гэрлийгээд байсан. Худлаа энэ амар зайлшгүй шүү дээ гэхгүй юу? Тэгээд чи ингээ өөрөө ингээд би гэрлэхгүй байсан ч гэсэн энэ хүн чи өөрөө гуугаад гэрлэе гээд байсан учраас би бол хайртай. Тэгэхээр ингээд яалтчгүй ингээ бид хоёр гэрэлсээ гэж хэвлэлийн баг хурал хийсэн баг. За ингээд нэг юм жоохон жолтохгүй. Тэр хэвлэлийн баг хурал дээр бүр ингээд уйлаад би хамаг амьдралаа ярьж яана марч ирээ. Ингэжээш нэг юм олон нийтийн эсэргүүцэл жаахан намдсан. Хүмүүсийн нөгөө өрөвдөх сэтгэл рүү дайрцсан юм шүү дээ. Магадгүй. Тэгээд тэр айгүй бол ингээд пиарч авцраал те ингэж ярмаар гэсэн үү. Эсвэл нэрээ үнэхээр зайлуул ингээд чин сэтгэлээсээ яриад те тэр чинь миний өнгөрсөн амьдралаа би ингэж алдаж онцоо ингэсээ гэж хэлсэн юм уу яасан. Энэ дундаас зүгээр нэг л юм надад айгүй сонирхолтой байна. Тэр хаан ааваасаа зөвшөөрөл авч гэрэлдэг эртний сайхан уламжлал хайцсан бэ. Эртний сайхан ч гэсэн төрөхүүлж юм. Тэр энэ тийм байлаар те төрөл болохоор яахаараа зөвшөөрөл авд юм бэ чи зүгээр л гэрэлч 7 жил гүрийж байгаа гэрэл сайн байл гэдэг. Энэ чи хар тамхид орооцолж исэн гэхээр мэдхгүй надад бол амар санагдчихээн. Тэгээ яг ингээд ийм үндэстэн хүмүүсийн хувьд ингээд эсэргүүцээд байгаа надад ч гэсэндээ яг ингээд эсэргүүцэх шалтгаан муу юм шиг. Чи бол сихч эсэргүүцээ тэр хүний амьдрал. Тэр чи өнгөрсөн амьдрал нь штэ. Мэдхгүй дээ хэцүү. Чи хатан байсан бол зэхэгнээ тэрийг өргөнгөөс бөө юм болно. Яа. Гэ мэдгүй чи хааны удамштай гэхгүй. Хүнийг өнгөрсөн амьдралаар нь шүүгээд энэ сте зүүн хат болох юм байна энэ. За. Тэр. За Улаанбаатар хотод 14 цаг 40 минут болсон. Үений үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах гэсэн урайтаагаар NBL глюкозамын хондрогт сульфат хамтран ажиллаж байна. За магадгүй таны өвдөг үе мөчөөр чи өвдөөд хөдөлгөөн хийхэд хэцүү байвал үе мөчөөр ийм зовир илэрсэн байвал танд глюкозамын хондрогт сульфат хөхөр агуулсан ийм Европын GMP чанар стандартыг хангасан NBL бэлтгэлийг хэрэглээрэй гэж зөвлөж байна. За NBL бэлтгэл дотроо 2 төрөлтэй. За нэгдүгээрт NBL номер 90 гээд дотроо 90 шигтэй юм шахамл байгаа. За энийг ямар хүмүүс хэрэглэх заалтай гэхнээр үений мөгөөрсөн эдийн эмгэгүүд, спортын гэмтэл бэртэл, ясны сэрэгжил, жингийн илүүдээ шатаар өсөж уруудах үед ингээд өвдөгний үеэр өвдөөд эдэг, хөдөөлж босож суухад өвдөө тохоогоор шархирж дуграад ингээд гүйцэд тэнийх гэхээр зовиртой байх энэ үед дотроо 90 шигтэй номер 90 гэдгийг нь өдөрт 2 удаа тэгээд хэрэглэнэ. Тэгэхээр эртээ гэдэг чинь 45 хоногийн хэрэглээ. Тийм байна. За хоёр дахь нь болохоор NBL номер 60 гэдэг ингээд 60 ширхтэй шахмал байгаа. Өдөрт 2 удаа 30 хоногоор хэрэглэнэ. Тэгээд өвдөгний үений яг бүр одоо энэ 60 ширхтэй нь бол өвчин амдах давхар үйлчлэгээтэй юм байлээ. Яг бүр ингээд одоо өвдөгний үеэр бүр ингээд алхахаар юм уу удаан зогсохоор дасгал хийхээр бүр ингээд өвдөөд байгаа. За бүр ингээд зогсож хагаад хөдлөх үед богино хугацаанд ингээд үе чинь бүр ингээд хөшөөд байгаа бол үений өрөвслийн шинж тэмдэг 6 сараас дээш хугацаанд танд илэрсэн ер нь үе мөчч өвдөөд байгаа бол энэ шахмлыг хэрэглэж болно. Энэ тамирчин тэгээд тамирчнаас гадна фитнесээр хичээлдэг хүмүүс энэ үений шингэний айгүй хайрлаж явах хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэгэхээр зарим тохиолдолд бол ингээд баян фитнесээр хичээлдэг хүмүүст бол NBL-ийг зөвлөд юм билээ. За тэгэхээр мэдээж энэ им бэлтгэл учраас хэрэглэхийн өмнө заавал эмчийн заавартай танилцсан за мөн эмийн санчаас та зөвлөгөө авна. Тэгээд ерөнхийдөө энэ NBL-ийн давуу тал нь юу юм гэхээр ингэж байгаа. Хотоодонд нэгдүгээрт аюулгүй гэж байгаа уухад. Зарим юмнууд ч уухаар ингээ хотоод өвдөх хэрэглэдэг тийм байхгүй. Дээрс нь чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхэд ямар ч аюул байхгүй. Чихрийн шижинтэй хүмүүс чинь хаа таарсан эмээ уугаад иж болохгүй шүү дээ. Тийм гэсэн шүү. За бүх эмийн сангуудаас та худалдаж аваарай. NBL глюкозамын хондрогт сульфат гэж хэлээд авч болно. За бүх эмийн санд байгаа 77 тэг 4 50 50 гэдэг утас руу залгаад мэрэгжлийн эмчээс бас зөвлөгөө авч болно. 77 тэг 4 50 50. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ үений үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах гэсэн урайтаагаар NBL глюкозамын хондрогт сульфат хамтран ажиллаа. За бид Европын хаатын түүхийг лав гараг болгонд ярьж байгаа. Бид өнөөдөр Норвегийн хааны түүхийг ярьж байна.
Сараа онжид орж өөрийгөө өмөрөх зайл юм шүү дээ гэсэн байна. Тэгэхээр ингэж уншигдож байгаа. Хүүхнүүд бол агж байгаа. За ингээд энэ гэрлэл дээр угсаа залгамжлах хунтайж Хаак нь хойдоо болсон. Тэгээд тэдний дундаас дахиад 2 хүүхэд төрсөн юм байна. За тэгвэл эхнийх нь бол 2000 дундаас нь гэсэн үг шүү. Суусныхан дараа. Эхнийх нь 2004 онд төрсэн Ингрид Александра гэдэг ийм охин бол 2005 онд ханхүү төрсэн. Энийг Свер Магнус гэж нэрлэдэг юм байна. За тэгэхээр хэдийгээр ингэсэн ч гэсэн Хаакун хунтайжийн дагвар том хүү Мариус Бьорг Хойби гэж одоо нөгөө нэг дагвар хүүг нь хэлээд байна л та. Тэгсэн чинь энэ хүн яасан гэхээр 2024 оны 8 дугаар сарын 4-нд найз бүсгүүдэд халтсан хэрэгээр баривчлагдсныг мэдээд хааны ордныхон гинтийн цочролд автсан. За. Энэ дээр нөгөө нэг өстой боловсрол ген мен юу гэдэг удам угсаа гарч ирж байгаа зү угаасаа гэхгүй юу. За 27 настай Борг Хойби гэдэг энэ залуу 11 дугаар сарын 18-нд баривчлагдаад цагтан хоригдсон. За бас гэр болон биед нь ингээд нэгжлэг хийж л дээ. Тэгсэн энэ үеэр гар хувцсыг нь хураагаад авсан юм байна. Энэ одоо дагвар хүүхдийнх нь гэсэн үг шүү дээ. За ингээд мөрдөн байцаад юм байгаа зү. Байцаалтын явцад түүнийг бусдын биед халдсан гэдгээс гадна. За өөрөөр хэлбэл энээс гадна гэсэн үг 2 өөр хүчингийн хэрэгт буруутгасан. Чааваса. За. Хааны ордныхон дунд ичдэг бөө сандрал болно зү. За яагаад ингэж байгаа гэхээр гар хувцсыг түрүү хураасан гэсэн шүү дээ. Гар хувцсыг шалгаад үзсэн чинь дотроос нь 2 шиг видео гараад ирсэн. За. Энэ видео бичлэгээр 2 хүнд хүчингийн хэрэг үйлдсэн байна гэдгийг бүр ингээд хөдлөхгүйгээр нотолж байрсан гэсэн үг. Йоо за. Амар агаас бүр ингээд тэр гимт хэрэгээ бүр бичлэг болгоцсон. За. Аимшигтай. Тэгээд Борг Хойбиг болохоор 11 дугаар сарын 27 оны 5 гарагт барьцаагаар сулсан боловч хэргийн шийдэгдэх үед хорих ял авах нь бараг тодорхой болсон юм байна. Тэгээ энэ бол 1905 оноос хойшоо хаан тусад тохиолдсон хамгийн том шившигт явдал гэж олон нийт үзсэн. За. Нөгөө юу аав ээжийнхээ хурмаас ч аимшигтай том юм болсон гэсэн. Тэгээд одоо тэр нөгөө 5 дугаар Харалт хааны дараа Хаакун хунтайж болно шүү дээ. Тэгээд түүний дараа ханхүү Свер Магнус хаан болно. За гэтэл энэ Борг Хойби гэдэг чинь тэр ирээдүйд хаан болох гээд байгаа хүнийх нь эхнийхтэй ах нь гэж хэлж болно шүү дээ. Тэгтэл ийм хүн хүчингийн хэрэгт холбогдсон гэхээр мэдхгүй амар хэцүү байгаа зү. За тэгсэн 5 дугаар Харалт хаан Сони хатны том охин Марта Луиза гүнж 2001 онд Ари Бен гэдэг хүнтэй гэрлээд 3 охинтой болжээ. За хааны гүнж 3 охинтой болсон Ари Бен гэдэг хүнтэй суугаад. Гэвч хааны ордныхан тэр Ари Бенд ямар нэг язгуур ухсаа бол олгоогүй гүнжтэй суусан. Гэхдээ тэр залууд бол язгуур ухсаа олгоогүй зүгээр хосууд бол ордны амьдралаар бид нар амьдрахгүй гэд Норвегиосоо гараад Англид очиж Лондонд амьдэрсэн юм байна. Одоогийн хааны охин нь гэсэн үг шүү дээ тий. Одоогийн хааны хамгийн том охин буюу одоо ээжигээ дурсаад нөгөө Марта гэж өгсөн. Тэгээ Марта Луиза гүнж гэсэн үг. Тэгсэн Англид очиж Лондонд амьдарч байгаад удаагүй буцаад Норвегид хүрээд ирсэн юм байна. Тий. Тэгээд ерөөсөө ингэ нэг юм энэ хоёр хоорондоо ер нь таарамжгүй харилцаатай байжгаад 16 онд салах хөргөдлөө өгөөд 17 онд ингээд Марта Луиза гүнж Ари Бен гэдэг анхны нөхрөөсөө салж байгаа. За 17 онд салсан юм байна. За хоёр тишээ усныхаа дараа Марта Луиза гүнж 2019 оны 5 сард гинтгэл өөрийгөө би бүү гэд өөрийгөө тэг зарлаагүй. Бүү гэж зарладаг Америкийн иргэн за хар эрст Дюрик Верет гэдэг ийм залуутай үерхэж байгаа гэд зарлцсан. Бас бөө юм болно. Тий, тэгсэн нөгөө нэг Дюрик Верет гэдэг нөхөр нь бол би үл өөрийгөө бүү гэж одоо зарладаг тийм нөхөр юм байна. За тэгсэн энийг нь одоо юу гэдэг ингээд 19 он салснаас 2 жилийн дараа ийм одоо юу гэдэг бөө Америкийн бөө залуутай үерхэж байна гэд зарлсан одоо X ихнэр нь зарлсан чинь салсан нөхөр нь буюу Ари Бен гэдэг нөхөр нь ганцаар талаасаа болоод гэж сүүлдэн тайлбарсан байлээ. Энэ мэдээг дэвчиж чадаагүй 2019 оны Зул сарын баяраар амиа оролцсон. Яана. За ингээд Дюрик Верет бол дэлхийн хамгийн алдартай 20 хувилдааны онолч гэж бүр ингээд одоо хүмүүсээс шүүмжлүүлдэг. Маш их одоо юу гэдэг юм хэрэгтэй хэрэггүй юм ярьдаг. Наадах чи ингэж байгаа юм ингэж байгаа. Өө тэгэл сонин сони юм ярьдаг. Ийм хачин нөхөр. Тэгсэн чинь нөгөө Марта Луиза гүнж чинь Дерек Верет нар ингээд энэ хоёр хамтдаа гүнж ба бөө гэдэг ийм бүр семинар зохион байгуулсан баг. Хүүе. Нөгөө хааны гүнжтэй чинь нийлээд энэ Дерек Верет гэдэг нөхөр чинь гүнж ба бөө гэдэг нэртэй семинар зохион байгуулад олон хүмүүс тэрэнд нь оролцоод тэгээ тэрний гадагшаага мэдгдэн гот бүр норвегчүүд бүр ингээд байж атлаа уурлаад бүр энэ хоёрыг бүр энэ хоёрлоо ингээд өндөг шийдэж эсэргүүцлээ хэлсэн. Хааны удам байж ийм хачин хүнтэй суугаад ингэж олон нийтийг мунхруулад. Гэхдээ энэ Харалт хүүхдүүдтэй ингээд алифтайхан боловсрал эзэмшүүлсэн л баймаар юм даа уг нь тий.
Мэдгүй. Тэгээд нөгөө дээрх вэрт нь болохоор тэгж ярьдаг гинэ. Хор тавдар бол ерөөсөө л хүний өөрийнхөө сонголтын асуудал Пэйж хоортоо гэж хэлдэг. За дээрээс нь COVID-19 гараад тэгсэн COVID-19-с сэргийлэхийн тулд та ингээд миний бөөгийн шившлэгтэй ийм медаль худалдаж аваа. Онлайнаар ингээ хүргэлтий чи явуулчихна. Тэгээ энэ медаль бол COVID-19 энэ медалийг зүүчвэл худалдаж авбал та COVID-19 тусахгүй гэд бүр ингээд тэрийгэ зараад тэр медалийг нь худалдаж авсан хүмүүс COVID-19 халдвараас хамгаална гэж бодсон чинь хамгаалахгүй нотлогдоо COVID тусаад. Яа, ямар тэнийг юм бэ нэрээ. Тэгсэн чинь бүр ингээд одоо алтны дэрэгдэх гуй шаарлан гихчээр нөгөө найз залуунд бөөгээд ингээ өвчгнөөд медаль цэдал зараад чинь нөгөө хааныг гүнж Марта Луиза гүнж чинь би сахиусан тэнгэрүүтээ ярилцдаг ийм чадвартай болсон гэж мэдгтээд ингээд хүмүүс тэрийн шоолоод яа энэ бараг шизофрени шиш тэмдэг ба шүү дээ. Тэгээ бүр ингээд одоо юу гэмтэй гүнж лойвэрчин хоёр гिचээснээ сүүлдээ бүр хоёр лойвэрчин нэг нь гүнж нэг нь төрцөн лойвэрч хоёр гэж ингэж шар хэвлэлүүдээр бүр энэ хоёрыг баалаад яа нэрээ 5 дугаар харалтын хүүхдүүд нэрээ ямар амар сүрдүүлэнтэй юм бэ. Тийм харин тийм Милел Трамптай нөхдүүд байна. Амар юм бэ яасан. За тэгсэн чинь 2022 оны 6 дугаар сард Марта Луиза Дюрик Вреттэй сүй тавьсан гэдгээ зарласан байна. Танаг бөөтөгөө. Америк бөөтөгөө. За одоо 3 жилийн өмнө гэсэн үг ба штэ. 2024 оны 8 дугаар сарын 31-нд сүрдүүлэнтэй хэрүүл маргаантайгаар гэрэлсэн гинэ. За. Муухай токс хүмүүс. За. За хормын ёслол хийх үед нь л Марта Луиза одоо нөгөө нэг нөхөртөөгөө хэрэлдээд маргалтаа тэрөөсө гарч ирэхгүйсэн гинэ. Энд чинь өнөөл хормондоо бэлдээл тавсан цагтаа гарч ирээл өнсөлдөж бөө юм болох хэвээр шүү дээ. Тэгсэн чинь хаа эцгийнхээ машин дотор 42 минут бүр ингээ хүлээлгэсэн гэж шүү дээ. Уг нь л ингээл охин гарч ирээл аав нь ингээл аваал тэгэл нөгөө нэг нөхөрт нь авчиж өгөөл ингээл гой хөрмигстэй шүү дээ. Тэгсэн чинь аав нь бүр нөгөө охиноо хүлээгээ 42 минут зогссон байгаа. За тэгвэл нөгөө Дюрек нь болохоор энэ хоёрын хурим одоо ингэж мэдээж энэ хоёрын хуримч сүрдүүлэнтэй л болж байгаа учраас сурвалжлаа шүү дээ. Тэгээд сурвалжлах эрхийг нь Британий шар хэвлэлд зарсан юм байна. За энэ нь юу гэж байгаа юм гэхээр өөрөөр хэлэх юм бол тэр Британий шар хэвлэлээс өөр хэвлэл мэдээлийнхэн энэ хоёрын хурмыг сурвалжлахгүй, зураг авахгүй, янз бүрээр бичихгүй, олон нийтэд гаргахгүй, танилцуулахгүй гэсэн үг тийм үү? За тэгэхээр Норвегийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ хурмыг бол яг үнэндээ маш инээдтэй бөгөөд ичгүүртэй гэж тодорхойлсон. Аимшигтэй. Тэгээд Норвегийн хаант засаг татвар төлөгчдийн мөнгийг увайгүй, шуналтай, ичгүүр сонжуургүй урвагчдад үрлээ гэж уурласан. Ингэж уурлахаас ч аргагүй. Би яасан ч уурлана. За. Ингээ олон нийт 5 дугаар харалт ханыг Марта Луизагаас гүн цолыг нь хурааж аваач гэж шаардсан юм байна. Өөрөөр хэлбэл ааваас нь охиныхон цолоо буцааж аав гэж шаардсан гэсэн үг л дээ. Тэгээд хааны ордны түүхч Тронт Норен Исаксон гэдэг юм хүн байд юм байна. За энэ ингэж хэлсэн. Хаан засгийн бүрэн бүтэн байдал нэр хүндийн төлөө Марта Луиза гүнжтэй албан ёсны харилцаагаа таслах нь зайлшгүй бөгөөд Марта Луизагийн бүрэн хэмжээгээр ашиглаж байсан цол гүнжийг нь цуцлах шаардлагатай гэж дүгнсэн баг. Тэгвэл одоогоор цуцлсан юм байхгүй. Цуцлсан юм байхгүй. Гэтэ энэ ямар аимшигтэй бүх нэрээ ар дээр ангаатал авж шít. Мэдгүй одоо тэгтээ тэгэл өгтлөөр харамжтай тэгэл ингээл мэдгүй шүү дээ амьдрал яаж ч ирэх юм бэ. Гэтэ энэ чинь жирийн хүмүүс шин чинь улсын хаан штэ. Тэглээгээд би ч гэсэн ингээл охиныхоо юу гэлээ би хаан байгаад охиныхоо гүнжийн цолыг би л аван гэ зүгээр тий ингээд авчих хэцүү өгөхгүй буцаа байлгаад авчих хэцүү. Ичнэ би ийм хүмүүсээс ичнэ нэрэн шүү. Амар юм. Амьдрал дам гардггүй маах. За гэж хөвшин настай хүн хэллээ. Зайн дөрөд манай нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. Чухал үедээ Finon гэсэн уриатаагаар Payon захим зээлийн аппликейшн хамтран ажиллаа. За мөн үеийн үр дүнтэй бэлтгэл NBL-ийн хамт хөдөлгөөний эрхчлөлөөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах гэсэн уриатаагаар NBL глюкозамын хондротын сульфат хамтран ажиллаа. Баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээг үлээн авсараа 15 цаг 10 минутаас элдв шипийн нэвтрүүлгээрээ эргээд уулзцгаая. Баярлалаа мөгийн хаа. За баярлалаа.